Бүүвэн дууны домог. Харалтай хаан гэж байж гинэ. Харалтай хааны хүү хариутхан тайж. Хариутхан тайжийн хүү будааг шагаа. Будааг шагаа нөхөр буурал мэргэн гэж байжээ. Харалтай хаан дайтахтаа эд агуурс байтугай. Эхнэр хүүхдээ чи сайхардаг учир хариутхан тайж будааг шагаа хоёрыг нэлхт нь нутаг төөрүүлж хайжээ. Будааг шагаа дүүн хариутхан тайж ахтаа Тэнгэрийн отхон дагныг гэргий болгон авч өгч бэргэнэ болохыг их хүсдэг байв. Ийхүү ятгасаар байгаад Тэнгэрийн отхон дагныг ахтайгаан гэрлүүлж амжсан байна. Ах нь хонуу түнжүүт ан гөрөөнд явдаг болж охин дүү будааг шагаадаа оосор бүсгүй орд цагаан өргөө барьж өгчээ. Ах нь ангаас ирэх болгонд дүүн тосож өгтөн заавал өнсүүлдэг байв. Будааг шагаа ахыгаа анд явсан үед гэртээ торог дурдан дэлгэж цэцэг навч урлан хатгаж өдрийг өнгөрөөно. Тэнгэрийн отхон дайг нь хариутхан тайжтай шагаагаар их тоглодог байв. Нэг өдөр дүүн алтан шагаа амандаан зурж байтал хоолойд нь ороод тэгэлжгчээ. Үүнээс болоод хариутхан тайжийн хамгийн хайртай ганц дүүн амьгүй болсонд Тэнгэрийн отхон дайг нь учиргүй их айж будааг шагааг орных нь урд торог дэлгэж цэцэг навч хатгаж байгаа юм шиг ор төшөөлөн суулгаж орхижээ. Оройн нь ангаас ирэхэд дүүгэн тосч ирээгүй гайхан цайгаан чуулгүй гэрт орохт нь дүүн ухаангүй болсон байв. Тэр даруй алтан авдарт хийгээд усанд тавьжээ. Голын адаг руу 2 лам нүгэл наманчлан ном бисэлгэж байтал авдартай юм усан дурсаж байхыг үзээд гарган авч задлбал нэгэн үзэгсэлэнт сайхан бүсгүй байж гинэ. 2 лам учрыг мэдэж алтан шагааг хоолойноос нь гаргахад ам оржээ. Тэгээд будаг шагааг нэг айлд аваачиж өгөв. Тэр айл харалтай хааных байжээ. Хаан охин хүү хоёроо олон жилийн өмнө нутаг тойруулж орхисон тул таньсангүй. Хариутхан ах нь зээр гөрөөс их намандаг учир нутгийнхан зээрэлдээ мэргэн зээрэн сөгсөө гэдэг хоч өгсөн байжээ. Харалтай хаан будааг шагааг өргөж авсан юмсанжээ. Хааных нь олон зарц ардуудтай. Тэгтэл будааг шагаагаас нэгэн хүү төржээ. Түүнийг хааны зарц авгай асрах бөгөөд тэр авгай гэрийн гадаа хүүхдийг тэрвэн сууж харалтай хааны ачлаа. Бүүвэ бүүвэ бүүвэ. Хариутхан тайжийн дүүлээ. Бүүвэ бүүвэ бүүвэ. Зээрэлдээ мэрэгний зээлээ. Бүүвэ бүүвэ бүүвэ. Зээрэг сөгсөөн дүүлээ. Бүүвэ бүүвэ бүүвэ. Буурал мэрэгний хүүлээ. Бүүвэ бүүвэ бүүвэ. Будаг шагаан хүүлээ. Бүүвэ 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 гэж аялгуулан дуусчулдаг байваа. Энэ үед хариутхан тайж харалтай хааныхныг танихгүй нэг айлын гадуур өнгөрч яваад тэр дууг сонсож миний өвөг эцэг ах дүүгийн нэрийг хэлж байдаг ямар учиртай юм бэ гэж морьныхоо амийг татан чагнажээ. Будааг шагаа өөрт тохиолдсон зовлонгоо гагцхүү тэр зарц авгайд л хэлсэн юмсанж. Ингээд хариутхан тайжийг хаан аав нь арга буюу таньсан учир энэ цагаас эхэлж хаан их хүрсийн инэрл хайрыг үнэлдэг болсон гинэ. Ийхүү ойройдуудын дунд бүүвэн дуу зохиогдсон юм гэдэг домог байдаг ажээ. Баруун Монгол бүүвэн дуу хараацай шувууны дэгдээхээ шигээ харцан дундууран дуудаад байна уу да. Ээ бүүвэ, ээ бүүвэ, ээ бүүвэ, ээ бүүвэ.